Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 44-р зүйлийн 44-ийн 5 дахь хэсэгт зан үйлд нөлөөлөх албатан сургалтыг заавал явуулна гэж заасан байгаа. Албатан сургалт нь 2 хэлбэрээр явагдана. Сайн дураараа хүсэлт гаргаад сургалтанд оролцож болно. Мөн шийтгэлийн зорилгоор хүчирхийлэгч этгээд баривчлагдсан тохиолдолд цагдаагийнхан хорих ял авсан бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага явуулахаар хуульчилжээ. Аймгийн сэтгэл зүйчид аймагт нь хариуцсан. За нийслэлд бол одоо урьдчилан саатуулах байгаар 30 ганц судагт байж байгаа тийм ээ. Тэнд одоо нийгмийн ажилтнууд нь одоо хариуцлага зохион байгуулж байгаа нийслэлд. За орон нутгийн цагдаагийн бол за шүүхт хоригд нэгэнд хорих хэл эдлээд гэр бүлийн хүчирхийллийн гэмтрээр хорих хэл эдэлж байгаа хүмүүсийн тухайд бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын сэтгэл зүйч нарын зан үйлийг өөрчлөх албатан сургалтыг явуулах юм байна. Энэ нь бол одоо нийслэлдлийн зүйл явагддаг байсан. Гэр бүлийн хүчирхийллийн 15-аас 20 орчим хувь нь илэрдэг, үлдсэн нь далд байдлаар өрнөдгөө. Өмнө нь албатан эмчилгээ, албатан хөдөлмөр эрхлүүлэх, ял шийтгэл ноогдуулдаг байсан бол хүчирхийлэл үйлдэгчийн зам байдлыг засах сургалт гэдгээрээ илүү шинэлэг зүйл юм а. 2004 онд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд албатан сургалтын тухай заасан ч харамсалтай нь хэрэгжээгүй. Өөрөөр хэлбэл манай улсад сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх, авах гэдэг нь харьцангуй шинэ ойлголт байсан юм а. 2009 онд бид нар бас энэ зан үйлийн албан сургалтын технологиг боловсруулад бас турших гэж үзсэн. Ялангуяа нэг баримтлах байранд байгаа хүмүүсээр бол ажиллаж үзсэн. За нэг 60-70% нь архины хамааралтай байгаа учраас бас тэтгэлийн их үр дүнд хүрчихгүй байсан. Ер нь одоо энэ сургалтын гол зорилго нь яавал илүү үр дүнтэй байх вэ гэхээр одоо эрсдлийн үнэлэлтэй. За хэрвээ эрсдэл бага байх юм бол гэр бүлтэй байгаад энэ зан үйлийн сургалтанд 3-6 сар яваад ингээд 7 хоногт нэг удаа штэ. Ийм байдлаар бол ингээд тусгай хөтөлбөрт хамрагдаад яваад байвал болно. За эрсдэл дунд өндөр нэлээд одоо хурц хэлбэрээр одоо илэрдэг бол баривчлах юм уу эсвэл одоо 20 хоногт байхад нь зан үйлд нөлөөлдөг ийм хувилбар байгаа. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх шинэ хууль нь хэн нэгнийг яллаж шийтгэх зорилготой биш, урьдчилан сэргийлэхийг төлхөө зохицуулжээ. Олон улсад ч мөн албатан гэхээсээ илүү урьдчилан сэргийлэх асуудлыг голчилдог байна. Гэтэл иргэд хуулийн тухай мэдлэггүйгээсээ хүчирхийллийн хохирогч болсоор байна. 2017 оны эхний 10 сарын байдлаар гэхэд нийслэлийн цагдаагийн газрын төр хамгаалах байраар 170 орчим хохирогч үйлчлүүлжээ.